Өглөөний минь сайхан амарсан аа. Зя би өглөө ирээд илж өглөөж аваад нэг 2-3 дуудлага авчиж сууж байна. Тэгээ өнөөдөр жоохон хоцорч ирсэн. Гэхдээ манай өмнөх оператор эмч маань амар хөрхөн намайг хүлээгээд зүгээр байжсэн амар баярлсан. Тэгээд одоо энэ ажил дээрээ би өнөөдөр 24 гарна. Тийм байна. Манай болохоор хүүхдийн эмнэлэг байгаа. 24 цагаар ажилладаг хүүхдийн эмнэлэг. Тэгээд энэ дээр оператор эмчигээд ер нь эрүүл мэндийн лавлах утсанд зөвлөгөө өгдөг. Энэ дээр нь болохоор хүүхдээс гадна бас янз бүрийн хүмүүс мэдээлэл авах гэж залгадаг, зөвлөгөө авах гэж залгадаг тэр хүмүүстэй зөвлөгөө өгөөд тэгээд хүүхдийн дуудлагатайгаар бүртгэж авдаг. Тэгээд дуудлагандаа тухайн өдрийн ээлжийн эмчж болооч хоёрынхоо хаягийн одоо тэр хоёртой өгөөд дуудлагандаа явуулаад тиймэрхүү үйл ажиллагаа хийдэг. Дуудлаганд бол мэргэжлийн хүүхдийн нэрийн мэргэжлийн эмчнэр явдаг байгаа. Энэ халаатай усгаар юм утсан биш хоёртой байхтай усдаг гэсэн. Би энэ дээр нь ингээд өгрөө юм наацсан. Ягаад гэх юм бол эндээ балаа хийцэн чинь бал маань баалаад алтар болгон готон дээр нь ингээд юм наацсан. Яг пэйж утасныхаа мэдээллүүдийг хариулаад ээжүүдийн гурав дээр юу хүүхдийн талаар мэдээлэл асуусан пост байх юм бол тэрнээр нь өөрийнхөө эмнэлгийн талаар мэдээлэл өгдөг ажлаас хийдэг. Өнөөдөр болохоор 2:30-аас манай амбулаторын эмч ирнэ гэсэн. Тэгээ 2:30-аас хойш ер нь амбулатороор хэдэн хүн үзүүлнэ. Дээр нь 3-аас дотоод эмчилгээнд бас хүүхд ирнэ гэсэн. Нэраа ирнэ шалгалттай. Шалгалтын проектын дээр бас ажилладаг байгаа. Тийм байна. Тэг бүнд байж байгаа болсон. Манай энэ ажлын пэйж утас маань амар олон ээжүүдийн гурав, баавуудын гурав гэсэн юм дээр байдаг байхгүй юу? Тэгээд би амьдралдаа өөрөө ийм гурвт орж үзэж байгаагүй юу бичдэг, юу байдгийг мэдтгүй байсан. Тэгсэн чинь ямар амар юм бичдэг би хүмүүс ямар амар хэцүү амьдрал байдığım би ямар хүнтэй нийлээд яс амьдралаар амьдрах юм бол гэж бодохоор амар юмнуудын группүүдийг бичдэг юм аа. Миний сайн хүүхдийн сайн эцэг их байдаг.
Миний бодсон шиг амар биш юм шиг байна. Би эсвэл дандаа сайн хүмүүстэй таардаг болохоор ийм хүмүүс байдаг гэж үнэхээр мэдээгүй байж магадгүй. Чин тайван маань энэ хүмүүс ер нь байдгүй байсан болохоор айдаг болчихлоо. Хүмүүс ямар хэмээн байдсан бэ? За тэгээд нэг өдөр явж байгаа болох байх үү? Тийм ээ. Nee, sorry, aber ich habe für den Spruch Tschüss. Хай бүгд ирсэндээ нарай минь, өтшийн минь, үүрийн минь. Улаанбаатар хотод шөнийн үүрийн 2 цаг болж байна, болох гэж байна. Энэ би вэ. Тэ нүрэ зэрэлцгий. Өглөө намайг бас түрхэж гарсан. Өөрөөр Дээрээ арайчин аммитэмэ ихо шилтэн гэсэн хатан заа. Диалог хийх. Ни аасо. Качаа коммент. Харин дөрөв цаг ажиллах гэдэг өөрөө ганцаараа байх жоохон хэцүү юм шиг ганцаараа хэцүү. Би ганцаараа жоохон ганцаараа. Энэ гоё юм шиг юм. Нэг зүгийн байна. Май зол найз өгсөн юм. Яг золоо юмсан хэвчээ. Энэ зүйлийг дэвхий золоо. Юу амар шүхсэн. Амар ирсэн юм яарсан юм байна. Үтгэлөө. Одоо ийдгийн үеийн мэдээлэл юм. Би нуусаа цэвэрлэх гэсэн учраас би хэмсээ хэлсэн юм уу? Питосон байна. Одоо гэтэл юуж болохгүй. Эцэг босчихсон юм болохгүй. Би заа яах. 2 цаг хүртэл явдаг байхгүй юу? Тэгээд 12 цагт дуудлага юмжиж болооч 2 маань уудаг. Тэгээд тэрнээс хойш зөвхөн утасны зөвлөгөө өгөн тэгээд сошиал медиа дээр мэдээллүүдийн өгөн тийм их ажил хийдэг. Тийм ээ тэгээд төлөв байж байгаа болцсон. Өглөөний 7:20 минут болж байна. Би одоо 8:30-аас дөрөв. Жирүүл юуна гэсэн үг. Орой цэвэрлэгийн тэрэг дуусаад 3:30 хүртэл сууж байгаа. Тэгээд унтсан. 6 хүртэл унтсан байна. Олон манай дарга 5 хүртэл унтаа гэсэн би 1 цаг илүү унтсан байна. За яах вэ? Одоо буцаад хайр сайхан унтмаар байна. Би гүширчээ. Надад шөнийн ойр шиг чухал юм байхад болсон байна. Оюутан байхад 5 хүртэл хичээлээ хийж ил 2 цаг унтаал амар сэвхийг л босоод хичээлдээ явсан ч тодгүй байж.
орой бол нэр надад 3 цагт үнхээр хангалттай. Ядаж 5 цаг болсон гэж амар хүслээ. Өсөө та нар мэдж байгаа би нэг юмэг 2 хооронд хийдгүү. Айлуулах өөрийнч бай, өрүүлэнч бай. Би хийж байгаа бол хариуцлагатай байх хэрэгтэй. Би хийж байгаа юм нэг өгсгөл зөвхөн зориулдаг. Тэгээд надад 24 цагаас буухад ганцхан цаг болсон байгаа учраас хэлж байгаа хүнийг ихээр ажиллах хүлээлгээд өгөөд нэг имжлэгийг дуусгая. Тэгээд таамд байгаад миний ажлыг сонирхсан та нартай баярлалаа. Согомэл согаарай би хэлж дээ. Согомэл согаарай би түүшүү гүйцэн сэтгэлээсээ мэддэг хэмнийхээ хүрээнд хэлээд өгчлөө. Тэгээд үгүй бай. Тарич бичлэрөө цай. Бүтээрэндээ намжаалт хүчтэй байгаарай. Гонцоглог байгаарай. Bye. Bye.